хідэн одоо санд бүртгэгдээд одоо бид нар ингээ ийм Mongolia руу ороод юм 102 аппликейшн руу ороод одоо ингээд дансны дугаар хийгээ хайхаар тухайн данс гарч ирээд энэ гэмт хэрэгт холбогдсон данс байна гэвэл хинч танд итгэж мөнгө явуулахгүй л байхгүй. Хүмүүс тэрийг шалгаад хэвшчихнэ. Сайн байцгаана өрхөм сонсогчдоо, эрхэм үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За ганцаагийн хүргэдэг өөрчлөлт подкастын ээлж дугаар эхлээд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор маань цагдаа ерхий газрын өөрчлөлт сэргийх албаны ахлах мэргэжилтэн Шагзар Сүрэнгийн Жаминдарч хошуу золтой албаагч маань ирсэн. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. За урилга хүлээж авсан дахин баярлалаа. За өнөөдөр сонсогч үзэгчдээ миний хүргэж байгаа гол мэдээлэл бол одоо яг бидний өдөр тутамдаа хэрэгцээнд ашиглаж байгаа гар утас. Байнга л одоо бидний гар дээр байна. Ингэрт явж байна. За энэний цаана бас яг энэ цаг хугацаанд бидний гар утас руу болон сошиал руу орж иж одоо цаана захин гэмт хэрэг залилан явагдах ийм үйл явдлуудыг бид бол төдийлөн мэддэггүй, анзаардаггүй, анхаардаггүй. Тэгээ энэ талаар бас сонсогч үзэгчдээ бас мэдээлэл өгөх зорилгоор ингээд зочноо өрсөн байгаа. За та миний ихний асуулт бол одоо захим залилан гэж ер нь юуг яриад байдгийг энэ талын бас ойлголтыг үзэх сонсогчдоо өгье гэж батсан. Бара жижүүрийн үг шиг ингээд захим залилан гэж яриад байдаг. Мэдээд байгаа юм шиг ингээд захим залилан тэр өрцсөн гин энэ өрцсөн гин би өртгөө шахлаа гэд тэгээрээ тэргээ нэг анхааруулаад байгаа юм шиг ингээд мэдээд байгаа юм хэрнээ яг энэ талаар ойлголт бол яг үндэ алгаа. Энэ талаар та мэдээлэл өгөөд. За ямар ч сайхан асуултаар хийж байна. Тэгээ сайхан ч гэж бас хэцүү асуулт ч юм уу. Тэгэхээр захим залилан ярихаас өмнө нэр нь залилан гэдэг ер нь юу гэсэн үг юм бэ те? Бусдыг үгийн гарал нь бол угаасаа л бусдыг хуурч мэхлэх те залилах гэсэн утгатай. За тэгээд энэ залилан гэдэг маань гэмт хэрэг маань ерөнхийдөө өмнө нь бол мэдээж энэ захим орчин байгаагүй те. Тэгэхээр яг үсрээл гар утасны мессеж дуудлах ч юм уу. За цаагаар бол хүмүүсийг хуурч мэхлэх янз бүрийн байдлаар тэр хүнээс эд хөрөнгө, мөнгө, за өөр бусад эд зүйлийг салгаж авах зорилгоор бусдыг хуурч мэхэлж ингэж хийгддэг үйлдэгдэг юм тэрх байна. Тэр сүүлийн үед бол мэдээж захим орчин хөгжсөн. За таны саяны хэлдгээр гар утас гэдэг ч юм уу те. За гар утас интернет орчинд ер нь бол захим гэдэг маань өөрөө интернет орчинд үйлдэгдэж байгаа юм тэрийг хэлээд байгаа. За мэдээж Монгол улсын хэмжээнд бол Facebook, social media гэдэг энэ зах зээл бол маш өргөнд харсан. За Facebook, X, за дээр нь Instagram ч гэх юм уу тийм ээ. За эдгээр одоо social media-г ашиглаад, эдгээр аппликейшнийг ашиглаад, дээр нь одоо энэ WhatsApp, WeChat, за мөн Telegram гэдэг одоо хамгийн их дурддагдж байгаа энэ аппликейшнуудаар дамжуулаад бусдыг хуурч мэхлэх, за бусдын мэдээллийг авах, за авсан мэдээллээрээ дахиад өөр хүмүүсийг хуурах ийм үйлдэлүүд хийгдэж байгаа. За захим залилан гэмт хэрэг дотор бол ерөнхийдөө нөгөө нэг одоо хамгийн түгээмэл за хамгийн амархан хүмүүсийн хууртаад байгаа нэг асуудал нь жишээ нь зүгээр ингээд таны нөгөө захим сошиал орчны одоо хамгаалалт за тэр сул за тэрийг далимдуулаад одоо гэмт этгээдүүд таны мэдээллийг хуурм эхлэх замаар аваад за таны одоо хүмүүсийн ерөнхий нийтлэг хэлдгээр нь миний одоо фэйсбүүкийг хакертчлаа гэж ярьдаг шүү дээ. За тэр хакертсан мэдээллээрээ бусад руу одоо доторх мэдээллийг ингээ уншин шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн нь уншиг чатуудыг уншина. За энэ аав нь юм байна, энэ ээж нь юм байна, энэ найз нь юм байна, энэ энийг ингэж дуудд юм байна гэх бүх мэдээллийг уншиж байгаа. За тэгээ нөгөө хүмүүстэй тохирсон байдлаар за нөгөө хүн чинь за ингээд хүүхдийн сургалтын төлбөр за тэр энэ ингэчлээ тэр тэгчлээ яаралтай нэг сая төгрөг явуулаач 500 сая төгрөг явуулаач 10 20 сая төгрөг явуулаач гэдэг. Хүндэн тааруулаад мөнгө нэгж байгаа. Тэнгүүтээ миний нөгөө утас унтрах чинь гэдэг юм янз бүрийн байдлаар худлаа уншаалтыг хийлээд тэнгүүтээ өөр хүний данс явуулдаг. За хүмүүс яадаг вэ гэхээр хөвчлэн тэр хүний данс мөн үү биш үү гэхгүйгээр явуулсан дансаар нь яаралтай мөнгө шилжүүлээд ингээ алдаж байгаа хөрч байгаа асуудал. Энэ бол одоо сошиал орчин хамгийн түгээмэл хийгдэж байгаа нэг залилах гэмт хэрэг байна. Байнга. Тэ. Багшийн төлөөлж байна. Яг сайн хэлсэнчлэн хамт амьдардаг аав ээж хааны ажлын нэрийг байна тэ. Энэ дээр бол нөгөө би хакертуулсан шүү дэргээд ингээд миний өмнөөс мөнгө нөхөл битгий өгөөрэй гэж зүгээр ганц нэг мэдлэгтэй хамгаалтанд байгаа хэдэн ингэж аврагдчих ах шиг байна. За мэдэхгүй одоо юу нөхө би одоо гар цуцаас ашиглаж чадахгүй шүү дээ. Чигэмтд бол нэг боломжийн баг хэмжээний мөнгө зөнгөийг бол шилжүүлж чинь тэгээд нөгөө хөндлөгөж холбогдохгүй шүү дээ. Телевизээр үзэж явах цагдаагийн газраас анхааруулж байгаа
Хэрвээ ийм тохиолдол бол тэр хүн луга залгаж холбогдоо. Тодорхойл заавал тийм үед одоо шилжүүлэх хийгээрээ гэсэн юм явж илээ те. Тийм мэдээд байгаа хэрнээ л бас энэ үйлдэл бол автаад байна л та. Хоёрдугаарт ер нь хүмүүс ямар үед их бичлэн одоо захим залилан болон бусад залиланд өртөөд байдгийг. Одоо жишээлбэл шинэ жил болох чинь. Цагаан сард өгч чинь. Ингээд амьдралууд явж эхэлдэг. Одоо сая баасан гараг гэл одоо сахилгаан барааны хямдралууд явж байна. Энд дээр бас ганц нэг найзууд өдр тим хямдрал одоо ийм асар бага хэмжээгээр авахар боллоо гэчихэд бодит байдал дээр өгөөч хэд юм уу бүр ор сургаггүй байна тэр нь тэгэл ийм яриа өрнж явах юм. Бас ямар үед ер нь голчлон их хэсдэг бай. За ер нь бол таны асуулт баг энэ үйлдэлд баг хариулчлаа. Гэхдээ дэлгэрүүлээд хэлэх юм бол ер нь бол энэ захим заллин юм уу заллах гэдэг гэмт хэрэг маань олон улсын хэллэгээр бол фишинг гэж яригдж байгаа. Фишинг гэдэг маань одоо загасчлах гэсэн үг шүү дээ, тийм. Харин тийм юм тийм. Тэгэхээр одоо нөгөө хиймэлж бай, одоо нөгөө модон хорхоотой ч бай, өөр юутай байдгийг ямар загас барих гэж чинь тэр загсандаа зориулж өгөөш өгдөг. Тэгэхээр одоо тухайн уйлралд нь тухайн одоо нийгмийн эдийн засгийн нөхцөл байдалд нь тааруулаад залгичд яг тэр одоо моментиг ашиглаж хүмүүсийг урж штэ. За бид нар бүр маш сайн мэдж байгаа. Нөгөө пирамид залилантай гарч ирээд нэг хэсэг бүрсэн шуугуулаа штэ. Тэгсэн. Том жижиг автогээр аваад ингээл бүр гэр бүлээрээ хамаг юмаа тавиал ингээл туугаал. Биеиндээ санал тавиал. Тэгэл бүр үнэ ингээл те. Авчлаа. Яг энэ дээр орохгүй болохгүй нэ авчлаа. Одоо энийг нэг 250 мянган төгрөг хийсэн чинь 500 улгаа авчлаа. Одоо энийг 2 сая 500 хийсэн бол 5 саяг авчихгүй юу гэл ингээл те. Тэгэл ерөөсө бөөндөө ороо тэгэл чи намайг ингээл би ингээл аваалаа би биенээс ашиг аваал ингээ явна гэж боддог. Гэтэл үнэндээ бол пирамид залин чи алсан шүү дээ монголчууд бүр хідэн дэр бомоор нохрогоо те. Тэгээ хүмүүс чинь шуураад ихний хідэн ингээл аваал. Тэнгүүд энээсээ гашрахгүй байгаа штэ. Яаж байгаа гэхээр нөгөө хөвсгөл болоог нэг бэлтгэс мөрөнгийн асуудал. Тэгсэн. Тэгээ бэлтгэс мөрөн дээр бас адилхан. Бүр ингээд очрлоо дарааллаа зогссон. Бөөгнөрлөө үсээд. Тийм бөөгнөрлөө үсээд бүр алаан болсон ш тэрэн дээр чинь. Тэгэхээр энэ бол яг нөгөө заллин яваад хүмүүс хашраагүй дахиад энэ заллин гэдгийг ойлгохгүй дахиад явж байгаа асуудал. Мэдээлэл бага хүрсэн ч юм уу те. За ингээ үежидэл бас дахиад нөгөө койны асуудлууд гарч ирсэн те. Тэгсэн. За ингээд нөгөө койн чинь нэг намсгах жидэл нөгөө платинум койн ч л ямар ч койн ч л нэг гарч ирээл дахиад энд ингэх юм бол энэ та энэ VIP бүрийн миллениум одоо юудан дотор нэг ангилсан энэ рүү орол юм энэ рүү боломжтой юмуд гаргацсан байсан. Тэгэхээр нөгөө хүмүүс тэрлүү дахиад ороод явчихж байгаа байхгүй. Энэ үний юм байна, энэ авах юм байна гэл нүдэн дээр нь дансанд нь юм өсөд байгаа юм шиг тийм харуулаад. Тэгсэрнээс яг үн бодтой яг өөрийнх нь одоо дансанд нь юм байгаа ихэр байхгүй. Ийм байдлаар ингээ хүмүүсийг хуурж мэхэлдэг. Өөрөөр хэлбэл огт ингээ хайчихгүй. Тэгээ ингээ байгаа юм шиг буцаага өгөх гэж байгаа юм шиг авах гэж байгаа юм шиг нэг ийм эргэлзээтэй байдалд хүрчихдэг. Тэгэд саяхан нэг хүн над дээр ирсэн л дээ. Заавчлаар. Тэгэхээр ингээд өөрийгөө ингээд надад танилцуулахдаа юм сайхан хүүшин настай хүн ирсэн. Тэгээд их тийм боловсралтай, өндөр боловсралтай. Тэгээд өөрийгөө бол юм би ардын багшгүй ингээд танилцуулчихсан. За нэр үсийг нь бол хэлээд яах вэ? Тэгээд би нэг ийм юмд орсон юм аа. Тэгээд мөнгө өгсөн. Тэгээ бас манай гэр бүлийн хүн гэсэн манай хүүхдүүд ингээд өгчихсөн. Ингээд ойролцоогоор нэг нэлээд олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийцээ. Ингээд хүлээж байгаа. За тэрэн дээр ингээд нөгөө компани болохоор энд нэг ойролцоо газар нэг офстэй байна. Тэнгүүтээ нөгөө гаднаас ингээд бараа авчираад мөнгөний буцааж өгч чадахгүй байгаа. Тэгээд ямар ч байсан хохирлгүй болгоноо. Ингээ бараа авчираад тэрийг ингээд зараад ашгаа болоод мөнгө аваа гэдэг байдлаар ингээд ажиллаж байгаа. Тэгээд цагдаад мэдчих юм бол нөгөө газрыг хаагаад битэмжлээд ингэ чинь тэгэхээр бид мөнгө олж авч чадахгүй болчихно ч гэдэм юм. Иймэрхүү байдлаар нөгөө нөхдүүдийн тархийг угаагаад тэгээд нэг хүн ажиллаад байгаа юм шиг ирнэ ажиллахгүй байгаа. Тэгээ өөр хүмүүст болохоор бараа аваад өгсөн. Нөгөө хөгшнөөс таан болохоор аваад өгсөн мэтээр яриад нөгөө хөгшнөөс таан ч болохоор би бараа бүтээгдэхүүн борлуулж чадахгүй гээд. За ингээд ямар нэгэн байдлаар нөгөө хүн чинь эргэлзээнд хүргээд тэгээ мөнгө за тэгвэл та мөнгө орж ирэл хүлээжээ гэд хүлээлгээд идэх гэж байна. Гэтэл аль хэдийн нөгөө мөнгөний ингээд цааш нь гаргаад ингээд өнгөрч болгоцсон тийм ийм байдалд. Тэгэхээр энэ заллах гэмт хэрэг маань яг тухайн нөхцөл байдалд нь хүмүүст юу хэрэгтэй байна? Хүмүүс өөрөө хуушуурж байна. Хүмүүс юу авахыг хүсэж байна гэдэг тэр хүсэл эрмэлзэл дээрээс нь тэр шунал. За бас заримдаа ч үнэхээр энэ бол наа хуурч чадахгүй гэж бодож байгаа тэр нөгөө хүний бардан бодол. Тийм шүү дээ. Даалангуй би сүүлд нэг юм
сэрэмжлүүлэг өргөжсэн. Тэр юу вэ гэхээр одоо яг бидний энэ сулгаагаар одоо Монгол улсын хэмжээнд үлдэгдэж байгаа нийт заллах гэмтэргийн тэр зузмаа захин заллах гэмтэрэгт бол ямар хүмүүс хамгийн хүрсэн бэ гэж одоо нийт хохирогчдын 65%-аас дээш нь дээд боловсролтой хүмүүс. Өөрөөр хэлбэл бидний одоо энэ сошиал орчин сайн хэрэглэхэд мэддэг, идэвхтэй байдаг тийм хүмүүс байхгүй. Тэгэд тэр хүмүүсийн бараг 80 гаруй хувь нь яг ингээд танталт хийгээд үзэхээр надад бол ийм зүйл тохиолдно гэж өстой бодоагүй гэдэг ийм хариулт өгсөн байна. Тэгэхээр энэ маань юу гэж байгаа гэхээр би мэднэ, би чадна гэдэг тэр одоо бат итгэлийг нь олох замаар тэр хүнийг одоо тэр лөө унгааж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ заллах гэмт хэрэг дээр бид нар юу анхаарах вэ гэхээр ер нь нягтлж үзэх, цаг алдахгүй нягтлж үзэх. Ямар нэгэн одоо мөнгө шилжүүлэхээс өмнө одоо энэ үнэн үү, худлаа юу те? Facebook-ээр ч худалдаа авалт хийх гэж байгаа бол урьдчилгаа мөнгө нэгж гин үгүй юу? Урьдчилгаа мөнгө нэгж байгаа бол энэ хүн ингээ байнга оруулж ирдэг хүн мөн үү? Энийг одоо хэдэн жил ашиглаж байгаа вэ те? Байршил нь байна уу? Утас хаяг нь байна уу? Царай зүс нь байна уу? За дээрэс нь яг энэ хүн хаана байгаа вэ те? Өмнө нь тэр нөгөө комментууд дээр нь те энэ заллын шүүж гэдэг юм уу? Энэ одоо таны хоол сэтгэлдлүүд байна уу? Тэгээ нэг хүн хитрхи эсвэл нэг юм өмнө нь оруулсан постуудын хүртэл ингээ харьцуулж харах хэрэгтэй байхгүй. Одоо энд ингээ амьдарч байгаа нөхөр ярьж байна те. За би ингээ гар утас зарна шүү. Одоо ингээ үгүй энийг одоо энэ гар утсаа зүгээр л 5k-гаар өгье. Тэгдэг шүү дээ. Ингээд нэг азтан шал оруулъя. Өөрийнхөө найз болох нэг 500 дундаа те 5000 дундаа ингээ 500 төгрөг хийгээд миний данс руу хийгээд тэгээ азтан шал оруулъя гэх мэтлэр ингээд явууллаа. Тэгтэл энэ хүн өмнө нь ийм төрлийн юм хийжсэн үгүй юу гэх юм те. Хамгийн гол нь тэр мэдээллийг ингээд шүүж харах. Тэр юмыг хийдэггүй, нэгтэлдэггүй. Зүгээр ингээд хараад уугаа юм байна гэж орж үзэж хагаад шууд сэтгэл хөдлөлөөрөө данс руу мөнгө хийдэг. Ингээд одоо энэ төрлийн гэмт хэрэгт одоо хохирох эхэллээд тавьдаг та. Нэрэ тийм ээ. Тийм. Тэгээд бас дээрээс нас нэг юм байгаа шүү дээ. Та одоо энийг худалдаа авах хүсвэл энэ дээр одоо нэг гэж бичээрэй гэдэг шүү дээ. За тэгвэл нэг гэж бичгээд нэг өөр. Гэтэл зарим хүмүүс яадаг гэхээр утасны дугаараа, дансны дугаараа ч юм уу. Үлдээгээрээ. Яг нэг хувийн мэдээллүүдээ, эмзэг мэдээллүүдээ ингээд байршуулчихдаг. Энэ нь өөрөө нөгөө хүнийг дахиад цаашаа заллах эхлэх гэмт хэрэг. Тухайн одоо тэнд нөгөө утсаа үлдээсэн байсан ч тэр нь одоо заллах гэмт хэрэг биш байлаа гэж бодоход заллагчид бол интернет шүүлт хийгээд утасны дугааруудыг бүгдийг ингээд түүж аваад за тэрнлүү мессеж илгээгээд линк илгээгээд за тэр линкээр нь орвол нэг ийм одоо ямар нэгэн банкны вебсайт шиг гэхдээ нэг үсгэн ч юм уу нэг цэгэн ч юм уу өөр тийм байдлаар ийм хуурамч браузер одоо үүсгээд тэрэн дээрээ ингээд мэдээллийг нь хуулж авч идэг. Тэгээ нөгөө хүн чинь тэнд ингээд нэвтрэх нэрээ, нууц үгээ бүх юмаа хийж байгаа шүү дээ. Цаана л компьютер дээр нөгөө нөхөр бол бүх мэдээллийг автоматар хуулж авдаг юм. Програм эцэн тэрийг хуулж аваад тэрүүгээр ингээд одоо лист үсгээд ингэж байгаа хүмүүсийг одоо хуурах, дансандах мөнгөний нэмээс авах ч гэдэг юм те. Иймэрхүү одоо гэмтэргүүд бол маш их хэрүүлдэж байгаа. Энэ захим зүйл чинь бид нар одоо сая манайх дэлхийд ингээд спортоор ингээд одоо мундаг боллоо тэгээд ингээд эрэг талаас нь яриад байгаа боловч би одоо саяхны тооны юм найзтайгаа ярилцж байхад хүүн бүр хичнээн жилийн өмнө AI болон ChatGPT-ийг хичнээн жилийн өмнө баг 10 жил байхдаа мэддэг сурцсан байсан гэж байна. Бүр антикгүүд одоо энэ дээр их ялангуяа их мундаг байдаг гэж байна. Тэгээд одоо жишээ тухайд компьютер ингээд аваад байгаа хүчин чадал сайтай. Ингүүл одоо юм хиймээр энэ санал тавьж ирсэн гэд ярьж ийн гэсэн манай хүүгийн хичнээн жилийн өмнө хийжсэн зүйл одоо ингээд Монголд хийгдээд хүмүүс хошуурж явах ямар сони юм бэ тэгээд ярьж ах чи та. За түрүүн таны хэлсэнчлэн тэр нэгin тоо дарна уу, за оцоо дугаараа үлдээнэ өдрөдгөл байнга би ч өөрөө тэнд ингээд өртчихлээсэн. Дугаараа бичээл хаягаа биччихэн нөгөө авах гэсэн захиалгачсан бараач бүр алуулчих байгаа байхгүй. Тэр чигээр нөгөөдөг чинь. Тэгээ бүр гайхдаг байхгүй. Болцсон болов зарагдаад дууссан болов ингээл үзэгдэм шиг хайчдсан юм бид нар. За хоёр тэгэхээр дөрөв дээр хэлсэнчлэн нөгөө ойр дотны хүмүүс маань ингээд тэр дотор явж яхаар бас итгэждэг байхгүй юу. Найзаас авсан юм байна. Манай хамаатны хүн явж гин. Ингээргээд ингээд ер нь бол хандлага явал тиймэрхүү маягаар л харьцаа явчихдээ. Тэгэхээр яг нөгөө тухайн үед нягтлаж шалгаж яг ингэж байхгүй болохгүй байл л да тий. Ер нь бол одоо санаанд оромгүй юу одоо нэм хөгжилтэй юм шиг тийм нэг юм энгийн заллингууд байж болно шүү дээ бас. Тийм зүйл байх уу. Энийг ер нь тэгэхээр бас заавал насанд хүрэх
гэхгүй бас хүүхдүүд хийж явах магадaltaй юм шүү дээ. Техник технологи хөгжиж байгаа бас. Тий. Одоо хүүхдүүд дээр бол мэдээж огрох тохиолдол байгаа. За тэгээ хамгийн энгийн кейс. Тэгэхээр нэг хүн манай одоо нэг албаагч туршилт хийж үзсэн байна. Facebook дээр ингээд зар оруулаад. Тэгээд одоо нөгөө химэл аюухан нар ингээд юм хийн гээд. Тэгээд зар оруулаад ингээд тавьж үзсэн чинь доор нь тэр чинь хэдэн настай гэлээ нэг 10 хүрээгүй настай хүүхэд орж ирээд захиалга өгье гэсэн байна. Тэгээд чи хэдэн настай вэ гэж асуусан байна. Тэгээ би хэдэн настай нэрээ юм уу гэдгсэн нэрээ гэдэг чинь гэж аахгүй бүр ингээд мэдээлэл зүгээр өгж өгнө гэж байгаа. Тэгээд за би тэгвэл энэ тэдэн гүрэг болно шүү дээ. Чи төлж чадах юм уу гингүүт төлж чаднаа би аавда сюрприз барих гэсэн юм гэсэн гэж байна. Тэнгүүд юм хүүхдийн юм гэнэн юм цагаан сэтгэлийг хүртэл зайлгчд ашиглах магадлал өндөртэй байгаа байхгүй. За энийг энэ кейсийг би наривчилж бол ярмаргүй яагаад гэвэл бас цаад утгаараа бас өшөө олон хүүхдүүд хохирох юм магадлал. Гэхдээ зүгээр эцэгчүүд нь би анхааруулах зорилгоор энэ кейсийг ярьж байгаа. Хүүхд чинь ямар нэгэн байдлаар данс ашигладаг бол тэр дансны мэдээлэл гүйлгээ хийж байгаа тэр байдал дээр нь хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл өөрөө чинь гар утастай холбоотойж байх юм уу тийм байдлаар энэ бол нөгөө тухайн хүүхдийн эрхэнд халтж байгаа ш. Юунд мөнгөө зарцуулж байгаа дээр нь хяналт тавьдаг. Дээр нь сэрэмжлүүлэх, ярилцах, ойлгуулах ийм зүйл байдгийг шүү гэдэг. Ингээд тавьж болж байгаа. Гэтэл одоо би энд нэг жишээ ярив. Мегамол гэдэг сайхан Мегамол гэдэг ингээд нэг сайхан нэг одоо энэ юун дотор вайрал болж байгаа. Facebook дотор. Тэгээ энэ заллин мэдээж энэ вебсайт нь бол хаагдсан байна. Гэхдээ энэ нь бол өөрөө нөгөө заллагчдад одоо хоолд ижил болох гэдэг юм уу энэ суур одоо энэ мэдээлэл зөвлөх нэг арга нөхгүй. За энэ би нөгөө блог хийсэн болохоор юу руу орохгүй шүү гэн. Үндсэн эсвэл энд нөгөө сүлжээ унаад юм байна. Тэгэхээр энэ Мегамол гэдэг энэ профайл руу ороод харахаар маш ийм гоё машин тэрэг тавьсан. Энийг ингээд манай дэлгүүрийн одоо энэ пэйжуудыг ингийн тулд инглээ гэдэг юм явж ийн л да. Тэгээд хүмүүсийг ингээ хайлайт хий гэж байгаа. Хайлайт ч гэдэг юм одоо хүмүүсийг өөрийнхөө одоо миний Facebook-ийн хүрээлэлд байгаа миний яг найзаар хүлээгээд авсан хүмүүс рүү одоо меншн хийгдэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр таныг хайлайт хийлээ гэд notification ороод ирнэ. Тэнгүүд хүн энэ одоо жамд дэрж ирсэн юм чинь үний юм байгаа гэд ороод нөгөө мэдээлэл шалгалгүйгээр шууд явдаг. Тэгэхээр би энийг хүн над руу ийм яваад байна гэдэгт нь өөрөө ороод хайлайт гэж хийж үзэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө ирэх мессеж нь хүлээгээд. Тэгтээ намайг нөгөө хайлайт хийсэн болохоор мэдээж миний найзууд руу явцсан байгаа шүү дээ. Тэгээд нөгөө коммент устгах гэхээр олдгооч байгаа байхгүй. Тэгээд чатын нэрэнгүүд харангууд даалгавар байгаа байхгүй. За та одоо 15 минутын дотор одоо 15 групп руу энийг шеэрлээ. За ингээд ийм тодорхой юмнууд өгөө гэдэг. Энэ нөгөө ер нь орцсон байна. Тэг ингээ харах юм бол ийм маш гоё ингээд юу яаж байгаа. Тийм ээ. Их зарайлаг ингээд хүнд хэрэгцээний хөдөлдөг пэйж баймаар. Гэтэл about руу хүмүүс ороод энэ инфо руу ингээ ороод харж мэддэггүй ч юм уу эсвэл тэгдэггүй. Зүгээр ингээл гүйлгэж хараад окей гэл комент өччихдэг. За энэ дээр ингээ харах юм бол ямар ч гар утасны дугаар хаяг эсвэл яасан хийсэн тодорхойгүй. Зүгээр ингээд 10 сарын 28-нд нээсэн Facebook профайл. Тэгтэл энэ дээр зүгээр л гоё юм болохоор танд та суглаанд машин явжнаа. Та энд ялагч болох юм бол машин явжнаа л гэж. Бантгтай машин биш зүгээр. Тийм бүр бантгтай 3 айгүй гоё машин байгаа. Сүүлийн тийм байна. Тэнгүүд энд ирж байгаа мессеж нь нөгөө нэг түрүүний даалгавар биелүүлэх тэнгүүд би хайчиж байгаа шүү дээ орхиж байгаа. Тэнгүүд 15 минут өнгөрцөн байна. Тэгээ бүр бүтэн өдөр өнгөрцөн байна. Тэнгүүд надаа ямар мессеж ирж байгаа баяр үргээ та манай тэмцээнд төрүүллээ. Та машин авлаа. Энэ линкээр бүртгүүлээ гэд доор нь ингээд линк ирчихэж байгаа. Тэгээ энэ линкэн дээр нь дарангууд ингээд өөр юм Мегамол гэсэн том браузер л орж байгаа байхгүй. Тэгэд та бүртгүүлэх гэдэг дээр нь дараа бүртгүүлэхтэй мэдээж хой мэдээлэл нэ дээ. Ингээд таны мэдээллийг хуулаад авчих. Янзын нэрс чинь. Тэр ийм айхтар. Тэгээ хүмүүс энийг мэдгүй ороо бүртгүүлэх ингээд айгүй юу. Яг тэр цаашаа нарийн юм бол ордог байхгүй юу. Зөвхөн тэр
худалдаа арилжаа хийсэн ганц нэг үйлгээ бараа байна уу? За одоо яг машин бандагдсан машин шилж чухал байхгүй юу? Тий. За 5К-гаар байна уу, 20К-гаар байна уу, 50К-гаар иймэрхүү зүйлд оролцсон байхад хоцсон ч хожоо гэж энэний араас хүн их хөөцөлдөг байхгүй юу? Яшиг цаашаа бензин цагийн гарч болно гэдэг. Хоёрд Монгол хүмүүсийг цаанаас тийм ёндоо гоцчих юмсан санагддаг байхгүй юу? Ухаал гүйлгээл ингэ зайны цагаар ингэж яхад нэг бандагтай машин 5К 20К явж байгаа. За ахтай бас нэг хоол юм ёндоо үтчихье. Манай тэр тэгжээс ингэ нэг хүмүүсийн амд амцсан ярианд ганц нэг хожижсэн ч юм уу дээр үеийн лото мото байдаг шүү дээ. Нэг алуун самаа юм хожижсэн дээр үеийн тийм нэг юм манай удамд ч бас нэг ёндоо байдаг тэр энгийн маягаар бас үздэг болтой. За хэрвээ хогрчоор энэ зүйлд өртлөө гэхэд хамгийн түрүүнд яаж одоо хаана хандах вэ? Цагдаагийн байгууллага руу ханддаг юм уу? Эсвэл одоо 108-ийн хүүхдийн утас байдаг шүү дээ. Тэр шиг тусгайлсан захим одоо юм залинд би өрчлөө тэргээд ингээд гар утсаа алдлаа гэж 102 морил юм зодон зохион болж ингээд мэдээлэл өгдөг шүү. Тэр шиг ингэж ямар байдлаар хандах боломжтой байдгийг. Ер нь бол гэмт хэрэгт өртөж огорсон бол 102 дугаар л шууд заалах хэрэгтэй. За мөн одоо яг энэ захим залилангийн гэмт хэрэгт өртсөн ийм болвол кибер гэмт хэрэгтэд тэмцэх газар албагж байгаа. За тэрний одоо пэйж хуудас руу ороод одоо бас шууд явуулж болно гэсэн үг. Facebook тэн дээр бол албаагчид одоо нөгөө явуулсан дансны дугаарч гэдэг юм уу те. Одоо энэ дансны дугаараар миний мөнгийг авсан гэд явуулвал за тэр дансны дугааруудыг бүртгэж яваад ингээд барилт хийдэг. 72 цагийн барилт. За энэ барилт маань яадаг вэ гэхээр тухайн одоо данс гэмт хэрэгт ашиглагдсан уу юу гэдгийг тодорхойлоод за энэ гэмт хэргийн одоо ашиглагдсан гэмт хэрэгт ашиглагдсан данс байна гэх юм бол дотор мөнгөний битэмжлээд за тухайн хэрэгт нь одоо шүүхээр ортол бол тухайн данс бол битэмжлэгдэнэ л гэсэн үг. Хөдлөхгүй нь шүү. Хөдлөхгүй. Жишээлбэл одоо автовэрийн газараас яарад яах вэ гэдэг ингээл аяа явагдаж шүү дээ. Тэрнтэй адилхан бас энэ орчин сэргийлэх албанаас ямар нэг одоо юм шторкод баг мэрсэр явж идэг л та. Ингээ та хэд маань бас ингээ сардаа юм уу, өдрөлдөө ч юм уу нэм одоо толгой өгөхтэй юм аян эдэр ингээд зарлж гин үү. 9 сард одоо хичээл төгсгөлсөнтэй холбогдуулаад нэг те ингээ бөөгнөр Улаанбаатарт үүсгэж тулаасны ялгаа эдэр гэдэг шиг. Тэгэхээр иймэрхүү бас уриалга аян та хэд маань явуулж гин үү. За сая 10 сарын 27-наас эхлүүлээд манайх дансаа бүх ашиглал гэдэг ийм арга хэмжээ эхлүүлсэн байгаа. Тэр та бүхний ойлгодгоор бол аян арга хэмжээ. Тийм ээ. Тэр яг дансаа бүх ашиглал гэж байгаа гэхээр залим эхлэгчид ерөөсөө өөрийнхөө хувийн дансыг ашигладаг. Тэгэхээр сүүлийн үед та бүхэн мэдж байгаа янз бүрийн лайв суглаанууд хусдаг суглаа. Эсвэл одоо Эрдэнэсийн чулуу, хаш чулуу, эсвэл одоо нэг юм хаанхын уурхаагаас алтмалт яасан ийсэн. Зүр юм энгийн юм шиг хэрнэ бас хүн нэрэж юу лээ гэж бодохоор ийм хүмүүсийг хийдэг. Яваад байгаа байхгүй нүдэн дээр шааж ингээд чулуугийн ялгаа тэгжэл комент нь ингээд сүулдэ 400 сая 200 саяын ингээд таны одоо нэг шилжүүлээ гэдэг яг нүдэн дээр бах гэж шилжүүлээл шилжсэн гээл банкны юм уу гарч ирж байгаа юм байна. Тэгэхээр тэр чинь бүгд бэлтгэгдсэн цаанаа юм шилжүүлсэн нэг тохиолдол байхгүй байхгүй. Яаж байгаа гэхээр нөхдүүд зүгээр юм фейк аккаунтууд нээгээд тэднэрээ ингээд одоо би ганцаараа ч тэрийг хийж чадна гэсэн үг. Өөрөөр урдаа нэг камер тавьсан одоо энэ өрөөнд байгаа шиг ингээд камер тавиад яг хөрх студ маяг юм биш. Тий, студ хийгээд тэнгуүтээ хажуу талдаа нэг компьютер хэд хэдэн аккаунтаар оруулсан. За тэрэн дээрээ ингээ өөр өглөгөө ингээ гоё комент бичээл за би орлоод хэдийг шилжүүлсэн өө мөнгө авъя л да энэ гэл. Тэнгуут за ингээ шилжүүлээ энийг хааж гин марж гин гэж юм. Худлаа нэг утсан дээр юм зураг явуулсан те. За ингээ яг шилжүүллээ гэдэг танд ингээ хуулга харуулах нэ. Тэгэл нөгөөдгөн фотошопоор янзалцсан. Тань руу л дуртай мөнгө шилжүүлнэ шүү дээ тий. За тэгээ энэ одоо их мөнгөтэй учраас дэд хоногийн дараа шалгагдаад ордог мөрдөг худлаа яриад. Тэгээ нөгөө цаг хугацаа хожих маягаар. За ингээд та мөнгөө итгээ шилжүүлдэг. Мөнгөө итгээ шилжүүлэнгүү чинь за та тэр суглааг авах мөнгөөрөө нэгт хохирно. За тэгээ суглаа аваад тэдэнд төгрөг хожлоонгууд өөдөөс ч юу нэгдэг вэ гэхээр за ингээд нөгөө татварын ашигын мөнгөө ингээ өгөөрэй. Татварын төлөх хөстөө хаваа төлөөрөө гэдэг. За дэд төгрөг өгөөрэй гэдэг. Тэнгүүд нөгөө хүн чинь за нэг 500 сая авах чаа 200 сая авах чагаад амар том дүнтэй мөнгө хэлж байгаа ш тэр чинь 10% нь бол овоо их мөнгө болчихоо ш. Тэнгүүд л 2 сая төгрөг 3 сая төгрөг 4 сая төгрөг ч мөнгө шилжүүлчих. Тэнгүүд л за таны мөнгө шилжсэн тэгсэн чинь тэр банкнд ирж тэгээд гацсан ч гинэ. За тэрнийхээ юуг бол та өөрөө төлөөрэй гэдэг дахиад өөр банкны данс те. Ингээд шилжүүлээд байгаа байхгүй. Тэнгүүд яаж байгаа гэхээр
тухайн одоо залилагч бол өөрийнхөө дансыг ашиглахгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо өөр хүний дансыг түрээслэн гэж аваад Нобос. Одоо түрээслэн гэж аваад тэгээ нөгөө дансаа ашиглуулж байгаа нөхөр болохоор өөрийгөө гэмт хэрэг үлдэж байгаа гэдэг ойлгохгүй. Тухайн гэмт хэрэгт хамтран оролцож болж байгаа гэдгийг мэдэхгүй. Мэдгүй шүү. Зүгээр л тэнд надаа өдөрт одоо хэдэн төгрөг өгнө гэсэн гэдэг байдлаар хандаад за тэгээд тэрний цаана хэдэн 10 сая төгрөг хэдэн тэрбум төгрөгийн бусдад хохирол учруулж байгаа гэдгийг ойлгохгүй өөртөө орж ирэх тэр нэг ганц 200 сая төгрөг байд юм уу юу гэдэг те хэдэн төгрөг гэж тохиролцсон байна. Тэргүүрээ ингээд өөрийгөө гэмт хэргийн хамтралцагч ингэж болгоод явж байгаа. Тэр одоо бол хуульд мэдээж та ингээд дансаа ашиглуулсан бол хариуцлага хүлээнэ гэрүүлээр заасан. Тэр иргэд маань тэрийг ойлгохгүйгээр дансаа түрээслүүлээд алдаад байна гэсэн үг. Тэр нь бол дансаа цаа нууцлж яхал ёстой юм биш үү? Бусдад шилжүүлэхгүй. Одоо жишээлбэл таксинд явж байхад л юу агаад та дансаа өгчгөө миний мөнгө хөрөхгүй байна. Тэндээс өмнө шилжүүлээтэй гэдэг ч юм уу. За ATM дээр зогсож гэсэндээ та дансаа өгч чи би одоо уурхад айлж чаад ороод ирсэн ингээд карт март байхгүй. Миний юм ашиглаж болохгүй. Таны данс руу мөнгө шилжүүлээд тэгээ ингээд авчи танд тэдийг өгч идэл. Ингээд одоо ингэ хийгжилээд асуудлууд шүү дээ. Тий. Тэр наад чинь бол одоо бас их элбэг тохиолдог шүү дээ. Тухайн залгичд гээд одоо зүгээр нэг хэдүүлээ кейс яриа те. За нэг пүрүү сар машин зараа гэж зараагээ зар тавьсан. За эсвэл нэг тугалдаа өхөр зарна гэж зар тавьсан. Тэгдэг. За сүүлийн үед явсан жишээ болохоор хэлж байна. Одоо сайн намар бол энэ нэг тугалдаа өхөрний зургаар нэлээд олон хүн залилуулчлаа шүү дээ. Даалгын орон нутгийнхан баггүй. Тэд нар чинь бас нэг малхавгаа өсгөчгүй гэсэн юм хүсэл эрмэлзэл байгаа те. Гэтэл тэрэн дээр нь тоглож штэ. Тэгээд нэг юм зураг тавьсан. Дөнгөж зурганд итгээд хүмүүс нөгөө би авъя гэд утасны дугаараар нь холбогдсон гутныг өхөн уцаа нь авч байгаа. Тэгээд тэгнэ тэг зарна гээл тэг хүний данс явуулчих. Тэнгүүт нөгөө залилагчийн барьж байгаа утасны дугаар нь өөр хүний нэр дээр. Хэрглэж байгаа данс нь өөр хүний нэр дээр. Ядаж энэ мэдээллүүдийг хүртэл бид нар олж авах боломж хязгаарна. Аюу хэцүүлчих байгаа юм. Тэгээ яаж яах вэ? Данс бол бид нар ингээд шилжүүлж яхад тухайн нөхрийн тухайн этгээдийн тэг гэмтэр гүйлж байгаа этгээдийн данс мөн үү биш үү гэдгийг бас шалгахад аюу хэцүү. Нөгөө хүн тэр дансныхаа нэрээр л өөрийгөө танилцуулж болно шүү дээ. Тэнгүүд тэр зар оруулсан групп дээр ч юм уу зар оруулсан зарынх нь тэр нэр нь таарч байна уу те. Тэр зар нь одоо тухайн хүний яг одоо бүртгэлтэй хаяг нь мөн үү биш үү? Аль биесний хаяг нь мөн үү биш үү? Тэрэн дээр ер нь хэдэн оноос хойш нээсэн гэдгийг хүртэл нэгтэлж харддаг. За тэгээд яг гөхөр нөгөө хүн чинь сандарга штэ. За ингээд энэ балдангоо ирээд авах гэж штэ. Яг ирээ үзэж гин. Та яг авах юм уу? Авмаар байгаа юм уу? За яг би танд бол өгчөө. Та урьдчилгаа тэдэн дөрөв шилжүүлчих. Тэгвэл би энэ хүнд өгөө боллоо гэх байдлаар нөгөө хүн чинь зөвөр тгий яасаач буйнаа дэлгэрсэн хөхтэй чи юм аа чигээ 7 сая төгрөг 10 сая төгрөг шилжүүлчин тийм үү? За ингээд шилжүүлээд тэнгууд за та маргааш тэнд ирээд аваарай гэж төөрүүлчих. Тэгээ нөгөө хүн чинь маргааш нь тэндээ очиж авах гэж нөгөө бензин зардал ингээ янз бүрээр алдаад очиж орон нутгт яг юм болж. Тэгээ яг очихоор нөгөөх нь байхгүй эсвэл утас нь холбогдохгүй нөгөө хүн чинь утсыг хаагаад нөгөө дугаарыг блоклоо яваад гэсэн. Ингээл хийчих бай. Тэгээ цагдаа нөгөө уцаараа бүртгүүлээ шалгахаар өөр хүний нэр дээр үүдэг. Ийм асуудлууд ингээд гарч байгаа. Тэгэхээр их хугацаа алдчих. Тийм. Ер нь бол нөгөө нэг залгичд одоо таныг одоо 7 сая төгрөг. За яг одоо шилжүүлээ гэвэл одоо та таксины жолооч байлаа гэж бодъё. За би ингээд залливч байлаа гэж бодъё. Таны машинд суугаад нөгөө хүн рүү яриад мөнгөний таны дансаар аваад тэгээд жолоочоо та дансаа гэж би таны ингээд юугаар шилжүүлчих би картаар өгчих. Дансаарч. Тий, дансаар чинь шилжүүлээд мөнгө авчихдаг хүн надаа яралтай хэрэгтэй ингээд. Ингэнгүүт нөгөө хүн чинь үйлчилж байгаа ч гэдэг юм тэр утгаараа ч юм эсвэл сайн хүн болох гээд ер нь тэг тустай. За тэнгүүд нэг харахад нэг хүн итгэмээр царайтай юм шиг нэг тийм гой гангой хувцастай тий өнгө зүс нэг сайтай ч юм уу тийм хүмүүс л байгаа. Тэгээд очиод ATM-нээс мөнгөний гаргаа өгчдөг. Баярлаа хамаа танд ингээд цай авч угаараа 20,000 цай дэмэд өгчдөг юм мөнгө өчтөг тий. Тийм тэгэл ингээд тэгэхэд цаана нэг настай хүн нэг тэтгэврийн зээл авсан нэг одоо өвчтөе зовлонтой нэг юмд итгээд юм авах гэж байгаа ч гэдэг юм. Ийм хүмүүс ингээ хохироо байж байгаа гэдгийг бид нэр үр дагавраа нь ойлгодог. Би л болж ивэл гэсэн шиг хандаад байдаг. Тэгэхээр мэдээж хүмүүст уриалахад бол та ямар нэгэн байдлаар дансаа бити ашиглуулаа. Энэ нь өөрт ч бас хор охиролтой. Таны тэр нэр дээр байгаа данс буюу ганцхан тэр данс л биш. Таны нэр, таны тэр одоо оркестрийн дугаар, таны одоо энэ мэдээлэл чинь яг энэ цагдаагийн одоо
санд бүртгэгдээд одоо бид нар ингээ ийм Mongolia руу ороод юм 102 аппликейшн руу ороод одоо ингээд дансны дугаар хийгээ хайхаар тухайн данс гарч ирээд энэ гэмт хэрэг толбогдчихсан данс байна гэвэл хинч танд итгэж мөнгө явуулахгүй л байхгүй. Хүмүүс тэрийг шалгаад хэвшчихнэ. Тэгээд тэр дээр нь тэр с ิจ гтэй байж болох данс нь бүртгүүлгүй үйл загдаагийн байгууллагын 102 дугаар залгаад ийм дансаар мөнгө шилжүүлсэн чинь л 2 дулцсан. Тэгээ энэ данс нь бүртгэгдөг байна гэж бүртгүүлж болох байхгүй. Өөрөөр хэлбэл хугацаа алдсан ч бай алдаагүй ч бай. Тэр дансыг мөнгө олж авдаг ч бай авдаггүй ч бай. Тэрийг бүртгүүлж авах хэрэгтэй. Ингээд ирэх юм бол хүмүүс чинь одоо юу гэдгийг би одоо нэг сургуульд орохын тулд одоо өөрийгөө төрийн албанд орохын тулд ч юм уу яаш итгэлгүй гэдгээ нотолдог шүү дээ. Тэгээ яаш итгэл хөдөлжсэн бол ажиллах боломжгүй болчдөг шүү дээ. Яг энэтэй адилхан тэр нөхөр одоо дараа нь зээл авах үед ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар би өнөөдөр залуу хүн те за надад роматай ингээд ашиглуулад өнөөдрийнхөө 100,000 төгрөгийг бодж идэл дараад нь би нэг бизнес эхлээд айгүй ингээд мундаг болоод амьдралдаа ингээд айгүй гоё өсөж дивжээ явж итэл нөгөө нөхрийн чинь замд юу гараад ирэх гэхээр та хурдан гэмт хэрэгтэй албагдчихсан нас юм гэхээр танд зээл бол тэгж гарахгүй ч юм. Магадгүй ийм хурдагвар маш их төрийн үйлчлэгэн дээр өөртөө хаалт тавих нь шүү дээ. Гадшаа дотгошоо асуудал гарна данс холбох те тэгэл өөр хүүхдийн төлөлт өдр гэдэг ингээд. Хоёрдугаарт энэ за цар тахлын үе боллоо шүү дээ манад. Энэ үеэр бас би энэ захим залилан болон бусад одоо төрлийн хөргөлттэй янз бүрийн үйлчлэгээний залил нэлээд гаарсан болов гэж боддتي. Энэ бол яг цар тахлын үед төшөөл өмнө хойно харьцуулахад ер нь бас тэр тиймэрхүү зүйл ажиглаж ирсэн нь танд. За ер нь бол яг энэ цар тахалтай холбоотой ер нь Монгол улсад хүн ам ер нь бол захим хэрэглээ бол маш их ихсэн шүү дээ. Тэгээ ер нь захимыг ашиглаад бас ингээд бизнесүүд хөгжиж эхэлсэн. Тэгэхээр мэдээж сайн ч үр дагавар, муу ч үр дагавар. Би ингээд дэлгүүрхсээд ингээд нэг өдөр алдчих хахаар захимаар үзээд хэдэн минут зарцуулаад ингээд захиалаад сонголтоо хийгээд амар байгаа даахгүй. Онлайн шопинг араараас гарч ирсэн тий. Тэгэхээр одоо энэ бас энэ захим залилангийн хажуугаар энэ онлайн шопууд бас яг энэ сайн хэлбэрлэгөө бас шилжиж байна. Мэдээж одоо за ингээд захиалга өгсөн тухайн иргэн хаягаа явуулж байна те. За хаягаар нь нөгөө бараагаа очоод өгөөд за ингээд мөнгө авч байгаа. Урд нь бол урдчилгаа шилжүүлэх юм эсвэл мөнгөө шилжүүлснийхаа дараа захиалга баталгааждаг тий. Гэтэл ерөнхийдөө бол одоо юу болж байгаа гэхээр хаягаа өгөөд гэрт нь очоод захиалгыг хөргөж өгснийхаа дараа мөнгө авдаг. Ер нь бол энэ зөв хэлбэр юм ба. Хэрвээ тэхгүй бол тэр нь итгэж мөнгө өгөх шаардлага байхгүй. Тэгж одоо явуулах шаардлага байхгүй. Урьдчилгааншуулахгүй гэх. Тийм ингэснээрээ нөгөө залилагчдыг өөгшүүлэхгүй бусад одоо тэрийг далиндуулж гэмтгэрэг үлдээж ашиг олж байгаа. Тэр нөхдүүдэд бол боломж олгохгүй. Тэгэхээр бид нар бол залилагчид боломж буу олгоо гэдэг юм байн гарч байгаа шүү дээ. Ихэвчлэн дотоод нөө одоо гадаадаас одоо ер нь захим залилангийн нүүлэлүүд хийгдээд байна уу? Дотоод одоо манай одоо янз бүрийн компьютеруудаа энэ онлайнаар нийлэн гарчсан хүмүүс байна тийм үү? Гадны орны иргэд бас манад одоо зочдууд маш олноороо байршиж байгаа дээр олноороо байршлах гэсэн тэр юм сайхны тохиолдол байгаа. Тэгэхээр энэ гадаад дотоодынхээс энэ аль талдаа илүү бас энэ үйлдэл бий болоод идэг. Ер нь бол энийг захим гэдэг утгаараа хаанаас ч үлдэх боломжтой. Тэгэхээр яг энэ Telegram залилан ч гэдэг юм уу энэ зүйлүүд бол ихэвчлэн гэхдээ мэдээж бүгд бол биш. Энийг ашиглаад Монгол улсад дотооддоо ч залил хийж байгаа хүмүүс одоо саяхан баригдлаа шүү дээ тий. 2 эмэгтэй одоо тус-тусдаа нэг нь л лайв суглаа, нэг нь Telegram-аар баах хүмүүс ингэжсэн ингээд баригдлаа. Тэгээд тэр хүмүүсийн тэр бусдыг хохироосон хөрлийн хэмжээ тэр юмнууд бол энэ нэлээд том дүнтэй байгаа шүү дээ. Тэр 3 орчим тэрбум төгрөг гэдэг чинь бол бидний одоо насаараа цуглуулж олохоор мөнгө шүү дээ. Гэтэл бид нар тэр мөнгийг баг нийлүүлээд магадгүй нэг орон сууц барьсан бол гэж бодогдож байгаа шүү дээ. Эсвэл одоо нэг тогтчлт ийдсэн бол хангалттай шүү дээ. Сургууль цэцэрлэг. Тий. Тэгтэл гол нь тэр мөнгийг тэр одоо халдлагыг хаанаас ч хийж болж байгааг хаанаас ч хийж болдог нь энэ захимын гол аюул нь. Хаанаас ч хийж бол. Энийг тэр Европын улсаас ч юм уу те эсвэл Хятадаас ч юм уу Оросоос ч юм уу хаанаас ч хийж болно. Тэгээд юу гэхээр одоо нөгөө сүүлийн үед нөгөө химэл оюухан хөгжсөн, даарилангуй орчуулгын програмууд хөгжсөн. Хуучин бол нөгөө Google Translate-аар орчуулад нэг юм далийн мөр хэлтэй утга нь ойлгохгүй найруулга муутай ингэдэг гэсэн. Одоо бол ChatGPT-ийн зүгээр төлбөрийн төлөөл тэгээд одоо орчуулгыг найруулгын дээд түвшинд хийж шít. Тэгэхээр одоо үг өгүүлбэр цэг таслын алдаагүйгээр хүмүүс рүү явуулаад эн чинь
зүгээр сайхан бичиж штэ гэл ингээл хуурдах магадлал өндөр байхгүй. Тэгэхээр бид нар зүгээр аливаа мэдээлэлд хамгийн түрүүнд жоохон цаг гаргаад нэгтэлдэг. Танд хэрэгтэй байгаа бол та мөнгөө шилжүүлэх гэж л байгаа бол шалгаж үздэг ийм зүйлдэл хийвчмээр байна. ChatGPT-г одоо том жижиг үл хэрэгжилж байна. Энэ чинь бүр сүлдээ одоо сайхны тохиолдол бол амиа хүртэл хүртэл хийсэн юм хөвгт байдаг. Манай бас юм нэвтрүүлгээр бас манай сэтгүүлчдэр ярьж ирсэн. Хүмүүс тоохгүй байна. Ганцаардаа тань яаж олдны анхаарал төвтгөө ингэж олсоо сонгоод ингээд ийм бас буруу талын хандлагаар өдр явсан энэ тохиолдлууд байгаа дэлхийн нийт анхааруулж ирсэн. За ер нь бол иргэдийн зүгээс бас хамгийн ингээд сэтгэл одоо та бүхэнд төрүүлж ирсэн юм тохиолдол байна. Ингээд та бүхэнтэй хамтарч ажиллаад мэдээлэл өгөөд те бус хүмүүсээ залан одоо гэмт хэрэгээс ингээд урьдчилан сэргийлье гэдэг ингэж ирсэн тохиолдлууд төр байх ба. Оо яг тэгэл нэг хогорсон хүмүүс хөвчлэн ирж бид нар яг ингэж хохирсон. За яг ийм байдлаар ингэж өртсөн. За Telegram залан дээр хичээн те нэг хохирч ирээ. За би ингээд сайн дураараа яаж залилуулснаа, ямар үйл явдлаар ямар дансаа шилжүүлснаа ингээд ярьж өгмөр байна. Хүмүүс сэрэмжлүүлэг болгож ингэж хэлмээр байна гэдэг үгээр ярьж байсан. Тэгээ ингээд зүгээр би тэр хүмүүс ирээд өөрсдөд нь хохирцсон болохоор бусдыг ингэ сэрэмжлүүлэх гэдэг байдлаар мэдээж бас ингээд олонний танил хүмүүс за дээрэс нь бас гайгүй энэ сүлжээ том компаниуд аль болох бас энэ нөгөө залиланд албаагчтай ажилчтай ч гэдэг юм уу өртөхгүй байх. Дээрэс нь бас яг энэ нөгөө сайн дурын үндсэн дээр ирээд ингээд нэлээд хамтарч оролцсон яаж гэдэг юм уу ийм байдлаар манай байгууллагатай хамтарч ажилладаг. Зөвлөлтөө. Хоёр талаар энэ захим зайланд өртчөөд дахиад өртсөн одоо тийм ингээд эрэг талаас ингээд хүмүүс ирж байгаа дахиад өртчим та нартай харилцаа үүсгэж дахиад би бас ингээд өрчлөөгээд одоо донтох маягаар тийм 2 дахь 3 дахь дээр хандж ирсэн юм тохиол байх уу? Бага. Ер нь бол нэг залилуулаад хаширдгүй байхгүй. Ер нь л энэ их сонин одоо донтох маяг юм болж. Тийм яг үнэ таны хэлж байгаа тэр донтох маяг одоо мөрөөдө тоглоомтой адилхан тийм. Мөрөөдө тоглоом чи өөрөө бас захим залилангийн хэлбэр шүү дээ. Яг үнэндээ тийм сэтгэлийн ингээд байлгаад байдаг шүү дээ тийм. Дансан чинь буцаага 20,000 төгрөг хийж чинь та хожлоо гэл 20,000 төгрөг гингүүд л би энд одоо 2 сая хийсэн байсан бол гэж бодоол тэгэл эхлэв шүү дээ. Тэгээ ер нь гайгүй том орж ижил том хожно гэж юм боддог. Тэгэл нөгөө цаана нь бол нэг нөхөр зүгээр л хідэн компьютер тавьсан тийм. Бид нар одоо энэ захимаар мөрөөдө тоглоом тоглуулж байгаа нөхдүүдийн одоо байр орнолоо нороод үзлэг нэгжлэг хийгээ те. Тэрийг хурааж авч яхад ерөөсөө л тэнд хожих магадлал тэг хөв байдаг гэдгийг бид нар ойлгохгүй тэрэнд гиндэж хамаг мөнгө өгөөд бүр ингээд байр орон сууц юу гэдгийг амьдралаа алдсан, дондцсон, эхнэр хүүхдээ хайдсан те. Тэгэл бүр ойр дотныхоо ээж аав эмээ өө хэн байдгийг бүр бүгднгээс нь мөнгө зээлцэн те. Бүр ингээд яг нөгөө архинд орсон хүн архинаас гарах гэж нэг гэр бүлээрээ зовдөг шүү. Бүр мөрөөдө тоглоом бол бүр амар хор шүү. Юу арх цаашаа. Тэгээ ийм хор ууштай. Тэгээ одоо өөрт хамааралтай бүх хүмүүсийг хохироод шүү дээ. Тий. Хамааралгүй бүр тий ингээд амжаад юу лээ худург морголоо явждаг. Би одоо тэр мөрөөдө тоглоомчдын группт яагаад орцсон өчигдөр ойрхон харж байсан. Үнэхээр тесрээ дэлбэрээ тэг заацсан байна л да. Амиа харлах уу, яах уу, за яах уу ганц хоёр нөхдөд ингээд одоо машина бараг хөөр олчлоо. Ингээд машинда одоо сууж байна. Шөнийн хэдэн цаг болж байна. Одоо наад чиг юм тохиол байна өгсөн чинь комментэн доор нь хит хүн явж байна. Би бас яг юм байдалтай наа ярилцах хэрэгтэй ярилцах юм байна уу гэсэн юм байсан чинь уулзъя ярилцъя би бас яг юм байдал хүрсэн хэд хонж гэдэг ингээд явж байгаа. Тэгэхээр энэ үнэхээр архинаас дор боллоо одоо энэ томтолтын өвчин гэж харж илаа би. Тэгэд тэр хүмүүс чинь за би боли би одоо зөксөе. Энэ ерөөсөө л надад ингээд миний боломжийг хааж ингээд шууд хаяал цаашаа хараад гараад ингээд цагийн ажил хийгээд мөнгө олоод тэрийг хоримтлуулад өсгий гэдэг тэр бодол төрүүлэхгүй байхгүй. Тэр нь ер нь ингээд нэг юм дулаахан орон байрандаа сууж байгаа л хамархаар дүргийгээл том хожоол зүгээр кинондор гардаг шиг л амар хожоол явах юм боддог байхгүй. Хурдтайгаар. Гэтэл үнэндээ тийм байдаг гэсэн бол одоо Монголд энэ том бизнесүүд, том компаниуд байгаад яах юм? Бид шийдэл амьдраад яах юм? Суглаанд оролцоод явж суглаанд оролцоод зүгээр хідэн тэр бомбар нь хожоод байж байгаа байхгүй. Ийм юм байхгүй гэдгийг одоо хэн хөнгөө хэлж байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ том хөрөнгө оруулалтын залилангууд байна. Таны одоо хувьцаагийн чинь зүгээр дээд нь улаад гэж гэх юм уу те. Гэтэл үнэндээ бол тийм байхгүй. Энэ мундаг брокер, дилерийн компаниуд ч юм уу одоо энэ зөвлөгчнөр бол өөрснөө
хідэн дээр бумаар одоо ингээд тэ авч исэн түүх байхгүй. Зүгээр үнэхээр ингээд одоо бид нар нөгөө идротын тэр нөгөө контентыг байгуун сэтгэл дээ. Тэр хүн одоо тэр нөгөө тэр хүний тэр номнуудын ч гэсэн уншсан. Ер нь бол ерөөсөө гол агуулга нь тэр хувьцаа гэдэг юм чинь бол аваад зүгээр ингээд одоо ингээд ороод гараад ашгаа хийгээл гэдэг тийм биш байгаа байхгүй. Ерөөсөө хамгийн их ашиг хүрсэн хүмүүс нь ямар хүмүүс байдгийг бэ гэсэн чинь эсвэл хувьцаа аваад мартсан хүмүүс. Эсвэл нас орсон хүмүүс. Яг гэвэл тэр хүн хувьцаагаа авахгүй. Тэгээ нөгөө хувьцаа нь ингээд олон жилийн хугацаанд нөгөө сайн явсан бол айгүй өсөөд ашиг өгцөн. Тэгэхээр Идротын одоо тэр ном дээр нүртэл байж байгаа. Нэг эмээгийн жишээ, сайн эмээгийн жишээ, тэр эмээ бол тэр хувьцаагаа мартцсан байсан гэдэг. Тэгээд гинт хувьцаатай гэдгээ мэдээд ирээд ингээ авсан. Гэтэл бас нэг юм мөнгөтэй ихчтэй мөнгө өсгөх гээд ирээд тэгээд мөнгө алдсан ч гэдэг юм. Ийм одоо бэлэн түүхүүд биднэрт байгаа байхгүй сургамжууд. Тэгэхээр бид нар тэр номонд хөрөнгө оруулалтыг гээд номыг худалдаж аваад унших хэрэгтэй. Бид нар тэр сошиал дээр байгаа тэр сайн сургамжууд тэр муу түүхүүд бүгдийг шүүж үзэх хэрэгтэй. Ингээд энэ алддсан байна, энэ ондын байна, ингэж явах зүүн юм байна гэдгийг харах хэрэгтэй. Тэр нь цаг гаргахгүй байгаас болоод бид нар зүгээр амар хэлбэр аргаар бэлтгэн баяжгаал бодож байгаа. Мэдлэг мэдээлэл муутай. Хамт амтсан яриагаар тэдний ах гэсэн эдний их гэсэн тэдний тэр маш очсон байгаа хараа үстэ. Тэд нар пантагтаа машинтай зураг авахулсан байгаа үстэ. Тэгэл одоо сая тэр бүхэн өргөндөө лаад шидэлцэл ингээл нүдэн дээр ийлийн бодлоо өсөж байна. Хоёр дахид одоо тэр би хүртэл ингээл уцаа авчих тэр эрдний чулуу устдаг карт март явахаар өөр монголчууд орж ирсэн. Би тэгээд манай цагдаагийн хот юугаа хийж идэг байна. Тасан зогсоож болдгүй юм. Энийг одоо гаргахгүй байж болдгүй юм гээл дотор зохилж идэг. За одоо ингээд тийм цолтой хүмүүс гэдэл янз бүрийн пижакарж игдэрсэн одоо ийм сүлжээнүүд зөндөө байна. За одоо ингээд би таныг аваад хэдэн доллар байршуулад бас ингээд аялын компаниуд байна. Тэгээ эдгээр байршлууд одоо бас зарим талдаа юм залилан болсон. Нэгэндээ хуурч юмтайс ах дүүстэй гомдол тарьсан тангар тасарсан ийм тохиолдлууд явж байгаа. Энэ дээрээс та бүхэн ямар төмөлт судалгаа хийдэг вэ? Ер нь бол бид бүхэн өдөр тутам захиан байгууллагад ирж байгаа бүртгэж байгаа гэмт хэрэг дуулан мэдээлэл дээр ажиллаж байгаа. За энэ дээр яг өнөөдөр жишээ зүгээр зарилах гэмт хэрэг хэд гарсан бэ тийм ээ? Ямар зарилах төрлийн гэмт хэрэгүүдэд хүмүүс өртсөн байна? Хэдэн төгрөг алдсан байна? Ямар арга замаар алдсан байна? За ингээд судалгаад шинжилгээ хийдэг өдөр тутам дайдаг. За ингээд энэндээ тохирсон хариу арга хэмжээ авахын тулд контент сэрэмжлүүдийг нэгдүгürt мэдээлэл нөлөөллийн ийм арга хэмжээнүүдийг авч байгаа. Нөгөө талаараа цаагаараа мэдээж том суур хогдхон суур бодлого юмнуудыг хийж байгаа. Одоо бид нар энэ зүгээр өнгөрсөн жилүүдийг өнгөрсөн 1-2 жилийг ингээ харахад одоо бид нар энэ цахим яамтай болчихсон шүү дээ. Энэ үнэхээр байж болох ёстой зүйл байгаа л да. Энэ одоо цахим хяналт гэдэг юм байхгүй бол бас болохгүй. Тэгээ энэ цахим хяналтаар дамжуулаад бид нар энэ дансыг битүүмжилдэг боллоо. За энэ хууль улсын вебсайт энэ янз бүрийн платформуд дээрээс нь Facebook аккаунтууд ч гэдэг юм янз бүрийн аккаунтуудыг ингээ блоклдог, хаадаг ийм юмд орсон байхгүй. Тэгээд одоо таны хэлээд байгаа энэ суглаанууд гарч ирээд байна тийм үү? Эдгээр чинь бүүстлээд байгаа байхгүй. Бүүстлээд ингээ төлбөрийн төлсөн Facebook-ийг чинь ингээ бүүстлээ явуулаад байна. Тэнгүүд нөгөө бид нар репортлоод блоклоод байна шүү дээ. Тэнгүүд дахиад нэг цэг ч юм уу таслал тавиад ч юм мэдээлэл өөрчлөөл ингээ дахиад өөрийг нэгээд ингээ тэр нээхэд ерөөсөө хязгаар байхгүй. Төдөлд анхаарахгүй юм өөрчилж чинь тэгэхэд өөрчлөлтөө гараад ирнэ шүү дээ. Монгол улсын хүн ам хэд вүлээ? Тийм шүү дээ. 3 сая шүү дээ тийм. Зөвөр яг ерөнхийдөө 3 сая. Гэтэл Монгол улсад Facebook хэрэглэгч нь хэд гэж бодож байна та. Мэдхүү энэ зүйл. Мэдхгүй 2 сая мөр орсон байх хөтэй гэж боддоо шүү дээ. Би бодохдоо. 7 сая 8 сая байгаа шүү дээ. Бурхан минь. Тэгэхээр Facebook хэрэглэгчөө. Хэрэглэгчээр Монгол улсын Facebook хэрэглэгчээр тооцоон тоогоос илүү гарч иж байгаа. Тэгэхээр бид нэр одоо бүртгэлгүй эсвэл одоо 4-5 сая хүн Монголд амьдраад байна. Эсвэл одоо Facebook надаас гадна миний баг 2-3 хөлбөр явж байгаа юм шиг. Өөрөөр хэлбэл тийм аягтай. Нэг хүн Багдад дунджаар гэсэн үг шүү дээ. 2-3 аягтай байна гэсэн үг байхгүй. Гэд та бодох юм бол энэний цаана асар их гэмт хэрэг өртөх, хийх, үлдэх магадлал өндөр байгаа байхгүй. Зөвхөн заллин гэхгүй одоо бага насны хүүхдийг буруу зүйл дуруу татсан, сурагчдаар нэгтсэн, спортын том үйл ажиллагааны ард янз бүрийн бас буруу үйл ажиллагаа явуулдаг. Сая миний дурдсан шиг одоо
гадаад дотоод аялуул ийм боломжууд байна. За дараагийн хүн орж ирвэл уртлын хөндлөлттэй ингээд тэгээд байнгын ийм доллар байршуулж явах хэрэгтэй. Энэ нь ингээд автоматар өсөж идэг. Ингээд манай харилцагч толгой компани эзэд бол ер нь гадаад голдуу байдаг. Ингээд хамтарч ажилладаг манайх 5 дахь 4 дахь улс орн байгаамаа тэгэл ингээд явж идэг. Тий. Ер нь бол тэгээ наад чинь ингээл харах юм бол нөгөө пирамид зарчим байгаа шүү дээ. Бид нар нэг л юм ойлгох. Тэгээ пирамид заллан, фишинг заллан тий. Ерөөсөө л дүндээлдэн эцсийн эцэст бол хин нэгэн хожоод бусд нь хожигдно. Яг үнэ. Яг тэр пирамидын толгой дээр сууж байгаа нөхөр хожоод бусд нь хожигдох байхгүй. Тэгэхээр би доороо нэг 2 хүн тийжээгээд орж ирж байгаа ашигийнх нь 80-90% нь өөрөө аваад нөгөө хоёрдоо нэг 5% нь хувааж өгөөд нөгөө хоёр нь болохоор авдсан байна гэж тэгээд дахиад цаашаага дараагийн хүмүүсийг бэлдээж ингээд тэгтэл тэр хоёр хүн ингээд 100% хожихгүй байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл баг зэрэгээр хожиж байгаа юм шиг. Юм долоолгол байж шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь авдаггүй шавдаг гэж бүрэн итгэцэн баа шүү дээ. Тэгээд дараагийн хүн хуурч эхэлдэг. Гэтэл яг авдаг үхээр аваагүй. Тэгээд нөгөө хүмүүс нь хохирол гаргаад одоо гомдол гаргаад би ингээд мөнгө авч чадахгүй ингээд хэлэнгүүт бужигнаад ирэхээр нөгөө толгой дээр суужсан чаал болчихно. Казахстаны тийм тохиолдол байна. Манад орж ирээд. Тэгэл одоо чи яг үндэ юу нөх найз нөхөд хамт олон гэр бүлчгс одоо би нэг юм ингээд найзгаа дэмжиж орцсон. Дахиад ингээ өөрөө урагшаад үлхэхийн тулд хүн хэрэгтэй чи ороодгоос гараадгоос намайг дэмжиж гэж. Ямар сони ах дутгаа ингээд амьдралаа сайжруулах томрыг гэдэг чинь. Гэхдээ тэгээд томорхоор байсан бол ер нь түрүү хоёлаа ярианд дурдсан шиг бид ингээд ажил төрөлд махан зүтэн зүтгаад байхгүй нэг хэдэн компьютер шанартах юм аваад тал суучих юм байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь та ингээд ярьцлагын төгсгөлд иргэдэд анхааруулж дахин заллингаас гадна ер нь ингийн амьдрал дээр гарч байгаа заллин одоо тоглоомын донтолт янз бүрийн зүйлсүүдээ энэ дээр сэрэмжлүүлж бас үзэх сонсогчд маань хандж хэлэх ямар үг байна. За, заллим эхлэх гэмт хэрэгт өртөхгүй тулд та нэгдүгээрт аливаа мэдээллийг маш сайн нягтлж үздэг байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар өнөөдөр азтаач гэх юм уу те нэг юм нь юу гэхээр бид нарт ийм захин төрийн платформуд байна. Энийг сайн ашигла. За хамгийн эхлээд бид нар нөгөө ийм Монголиаг ярьчин те. За өнөөгөр дамжлаа бид нар тэр одоо барилга орон сууц авч байгаа бол тэр бүртгэл цэг юм байна ч гэдэг юм уу те. Бидний яг энэ амьдрал жаргалтай зүйл газартай холбоотой асуудалтай юм төлөлт гэдэг бүх мэдээллийг бүрэн авч болох хэмжээний ийм платформуд байна. Бид нар ашиглахгүй байна. Энийг шалгахгүй байна, нягтлахгүй байна. Зүгээр утасны занаас ярьсан үнэтэй эсвэл Facebook дээр тавьсан зурагтай бид нар харьцаад байна. Энийг бол нэгдүгээрт, хоёрдугаарт ямар нэгэн ингээд Facebook орчин бай, хаач бай. Ингээд таныг заллахаар бэлдсэн байгаа тэр өрхөнд угаасаа харахад ойлгомжтой байдаг. Болох, бүдүүлэг ямар нэгэн мэдээлэл нь хязгаарлагдмал, хэрэглэгч нь нууцлагдмал ч юм уу те. Оруулсан хүн нь нууцлагдмал ч юм уу, нэрээ нууцсан ч юм уу. Иймэрхүү байдлаар маш их тийм одоо юу дээ. Уг нь анзаарч харах юм бол анзаарах зүйлүүд байгаа. Энийг нягтладаг ийм зүйлийг хэвшүүлэх хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн үйлдэл мөнгө төгрөгтэй холбоотой таны данснаас гаргаж байгаа мэдээлэл. За дээр нь бас нэг линк хүмүүс рүү очиод идэг. За Telegram-аар шуугуулсан тэр би мэдээллийг авангуудаа газар дээр нэг лайв хийгээд оруулсан. Нэлээд өндөр хандлт авчихсан. Тэгээд 4 сая гаруй үзсэн. 4 сая 700 мянган үзсэн байсан. Тэр мэдээллээр жишээ нь би зүгээр жишээ аваад харахад хүн болгонд очсон байгаа байхгүй. Тэр Telegram баг Монгол улсын хүн болгонд очсон байгаа байхгүй. Telegram хэрэглэдэг хүн болгонд. Тэгээ яаж байгаа гэнгүүт тэр нэг төрлийн асар их тийм том одоо кибер халдлага ч юм уу тийм зүйл байсан байхыг үүсэхгүй. Яагаад гэвэл тэр линкэн дээр дараад орохоор таны Telegram хаяг дотор байгаа найз нөхдөд рүү очиж ийн гэдэг чинь таны утасныг нэг талаар хакерт болж байгаа байхгүй. Таны хувийн мэдээлэл алдагдчихж байгаа байхгүй. Тэгээд энэ линкэн дээр дарах нь өөрөө таны утсан дээр байгаа бусад хувийн мэдээллийг чинь олж авах зорилгоор хийсэн ийм одоо аюултай тоглоо байсан байхыг үүсэхгүй байхгүй. Энийг бол мэдээж мэргэжлийн хүмүүс шалгаад ийм байсан, тийм байсан гэдгийг тодорхойлж байгаа. Миний хувьд бол ирсэн одоо урьдчилан зэрэглэх төр мэдээлэл маань бол угаасаа ийм линкэн дээр битгий дар. Таны зураг энэ сайт тань гэдэг хүн яана гэж шууд дараал орчиж байгаа байхгүй тийм. Ингээд хохирж байгаа. Дээрэс нь одоо нөгөө энд нэг хідэн зүйлүүдийг хэлээ. Нэгдүгээр та ерөөсөө танд утасны мессежээр ч юм уу сүүлийн үед нөгөө олон оронтой дуудлага ирээд тооноос дуудлага ирээд байгаа шүү дээ. Тэр дуудлагыг битгий аав. Шууд блоклоо. Авч болохгүй. Гадаадас төрж юм шиг дуудлага шүү дээ. Тэгээд
битгий аав, тэрийг блокл, дээрэс нь танд ямар нэгэн байдлаар таны анхаарлыг татсан, таны одоо сонор сэрэмжийг алдуулах, барьц алдуулах хэмжээний тийм үгтэй мессеж дундаа линк агуулсан байх юм бол тэр линкэн дээр битгий дар. Банкнаас ямар нэгэн одоо юу гэдэг таны одоо танд ингээ аюултай халдлага линкээр дарж ороод өөрийнхөө мэдээллийг шалгаарай гэсэн бол битгийдэг. Өөрөөр банк өөрөө шууд утсаар холбогдно. Гэхдээ таны хувийн мэдээллийг хизээч асуухгүй. Яг л банк нь тэр таны өгсөн хувийн мэдээлэл байгаа учраас хизээч танаас асуухгүй гэдгийг ойлгож ав. Битгий тэр линкэн дээр дар, битгий хувийн мэдээлэл өг, битгий одоо ямар нэгэн байдлаар ийм асуудалтай юм зүйл хий. Тэгээд нягтал за хувийн одоо сошиал аккаунт, банкны мэдээлэл, нууц үг юу гэдэг тэр бүх юм одоо нууцлалыг маш сайн ханга. Жишээ нь та ямар нэгэн пассворд өгөхдөө өөрийнхөө хайртай хүний эсвэл өөрийнхөө нэрний төрсөн он сар хараач юм уу ингээ өгчдөг шүү дээ. Ингээд нэг тоо өсөг ч юм ингээ өгцөн байдаг. Гэтэл энэ чинь одоо нөгөө хакерууд чинь илрүүлэхэд эвдэхэд амархан байдаг гэж болж байна. Гэтэл та ядаж пассвортын дотроо 3 тэмдэгт анхааруулах асуултын ч юм уу хаштаг ч гэдэг юм уу те 3 тэмдэгт ингээ хийгээд хөвчих. 3-аас доошгүй. Ингээд таны пассворт 8 ба түүнээс дээш ингээ байгаад ирэхээр хамгаалт нь нэг цаашаа. Тэгэхээр цаашаага нөгөө таны аккаунт руу буюу two factor гэж яриад байгаа шүү дээ. Тэр одоо нууцлуудыг хангадаг. Тэр чи имэйл байна, Facebook өөр аппликейшнуд бүгд тийм байна. Тэгэхээр энэ одоо аюулгүй байдлаа таны ямар нэгэн байдлаар таны хувийн мэдээлэл рүү халтгахынгүүд тань руу мессеж ирдэг, мэйл ирдэг. Ийм одоо төлөвч шилжүүлж хэрэгтэй. Тэгээд тэрийг ороо шалгадаг байх хэрэгтэй. За ийм энгийн үйлдэлүүдийг хийгээд хөвшөөрэй. Тэгээд одоо нэрээ нууцлсан ч гэдэг юм уу ямар нэгэн тийм үйл бүтэх аккаунтууд руу битгий одоо ороорой. За хамгийн сүүлд одоо ямар нэгэн байдлаар уяахан дансыг утасны дугаараа хин нэг нь битгий ашиглуулаа. Зөвхөн таны юм гэдэг бол таны аюулгүй байдлын үүднээс ч тэр таны ирээдүйн одоо тий бий болох боломжийг хаахгүй тэр үүднээсээ ч тэр та бусдад өөрийн тэр хувийн гэсэн юм а битгий ашиглуулаа. Эцэст нь би нэг зүйл тодруулахад жишээлбэл телевизээр одоо ингээд суглаанууд явж идэг шүү дээ. Энийг ер нь яа тийм зөвшөөрөгдсөн байх ёстой. Цагдаа болон мэргэжлийн байгууллагын хянж үзэх учраас эдгээр суглаанууд явагддаг юм уу? Энэ суглаан үнэн бодит юм байна. Би энэ суглаанд оролцъё гэж мэдээлэл авахын тулд яаж мэдэх ёстой иргэд? За ер нь бол заавал бүртгүүлсэн байх ёстой. Тэгэхээр тэр бүртгэлийн гэрчлэл гэж юм тэр суглаа явуулах тэр үйл ажиллагааны аль биесны зөвшөөрөл бол заавал улсаас авсан байх ёстой. Энэ бүртгэлтэй суглаа болвол энэ бол нөгөө дансан бүртгэлтэй тэ байгуулгын аж ахуйн нэгжийн бүртгэлтэй. За тэгээд тухайн суглааг явуулах тэр үйл ажиллагаанд бүртгэлтэй байдаг. Татвараа төлнө. Одоо бол янз бүрийн байдлаар сошиал дээр ингээ яваад байгаа суглаанууд бол танаас татвар нэхэд штэ. Гэтэл та аваагүй мөнгөнийхөө татварыг төлнө гэдэг ийм ухтгон хийж байхгүй учраас тэрэнд битгий итэг. Ямар нэгэн байдлаар лав суглаа ч юм уу те тэр хашч болооч гэдэг юм алтч гэдэг юм уу. Зүгээр энгийнээр бодоод үзэхэд энэ бол хизээж танд тэр ашгийг гэдэг юм уу тэр суглааг өгөхгүй. Хэрвээ би тэр суглааг явуулах байсан бол хизээж тэр суглааг тэр мөнгийг хүнд зүгөрхийг өсөхгүй штэ. Зүгээр дансандаа хадгалаад хүүгээр нь зүгээр хооллоод амьдарч штэ. Тэгэхээр тэр одоо зөвшөөрсөн суглаа болвол урьдчилан мөнгө авахгүйгээр яадаг байна шүү дээ. Яг нөгөө суглаандаа ингээд даазаа өцөх маягаар ингэж оролцоод за ингээд та шалгасан тохиолдол тэр байгууллагатай бичлэн уулзах юм уу юм байгаар бодит харилцаа үүсгэж тухайн шимтгэл юм уу юм авахчлаа ингэж харилцаанд ордог байна гэж ойлгож шүү дээ тий. Одоо бодит харилцаанд орно гэдэг нэгт тийм үү. Хоёрт юу гэхээр танд өгөх гэж байгаа мөнгнөөс магадгүй тэр ашгийн гинти ашгийн татварч гэдэг юм уу тий. Тэр зүйлийг аваад үлдсэн мөнгөнд танд өгдөг байхгүй юу? Өөрөөр хэлбэл та тэр хүнд одоо энэ суглаа авахын тулд 10 сая төгрөг хөжчлээ. Одоо 1 сая төгрөгийг авч чад 10 сая төгрөг аавна гэсэн тийм ойлголт байдаггүй. Тийм учраас бид нар юу гэхээр тэр одоо юу нөөт гэдэг юм уу татвар гэдэг юм ашиг гэдэг юм. Тэр юмыг хизээж төлөх ёсгүй. Ямар нэгэн байдлаар тэрийг сайн ойлгоод авчих. Тэр чинь нөгөө энгийн амьдрал дээр бол яг үндэ мэдэхгүй. Гэтэ дөрөв 10,000 ороод 10 сая хөжсөн хүн энэ нэг сая нөхөд яах вэ гэдэг Монгол хүний нэг юм яах вэ энэ ондоо заалтаал үз ямар амин нас шитгэл ингээд ийм маягаар хаацааж өнгөрөөд байгаа нь ийм хор уршигт хүргээд байна. Тэг өнөөдрөөс урилгын минь хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Өнөөдөр миний зочноор цагдаа гэрхийн газрын өрсөн сэргийлэх албаны хаалх мэргэжилтийн шагдар сүнгийн жамин дээрж оролцлоо ингээд сонсогч үзэгчдээс танд бас ажлын өндөр амжилтыг хүсье.
Тэгээд бас сонсогч үзэгчд маань комент бичээ те өөрсдөө тодруулах зүйлийг бас тантай уламжлан мэдээлэл хуваалцъя гэж ойлгож байна. За баярлалаа. За баярлалаа. Бас та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Тэгээ энэ мэдээлэл бас олон хүнд хүрээсэй л гэж хүсэж байна. Хамгийн гол нь хүмүүс сонсоод бас амьдралдаа нэг ч гэсэн зүйлээс урьдчилан зэргийлээд болгоомжлоод явна гэдэг чинь цаашид гарах нэг хүний нэг төгрөг, Монгол хүний 3 сая хүний 3 сая төгрөг цаашлаа ирвэл тэр нэг төгрөг хүн алдахаас илүү олон 100 мянга, олон сая төгрөг алдагдахгүй. Монгол улсад энэ мөнгө үлдээсэй, эргэлдээсэй. Монгол хүн тэрүүгээр хөгжөөсэй л гэж хүсэж байна. Мөнгөний сан намын олноос хүний харилцан хандлага, ар гэр яаж амьдрал өөр хүүхдийн сурах ирэх гээд маш олон зүйл өршигдөд байгаа байхгүй юу. За арх уусан бол үнэртэй юм гоё тавиад нүдэнд харагдчихэд өмрөөдөө тоглосон бол хоёр нь ол өргөөлгөө яваад нүур амнаас нь мэдгчээдэг. Энэ захин заллан ийм зүйл чи өөрөө их бах хэмжээр өртчөөд бас нэр хүндээ бодох долон дотор энэ тухай ярихгүй байх гэх нууцлал маягаар байгаад цаад үр дор маш хортой гараад байгаа учраас өнөөдөр таныг урьж бас ингэ мэдээлэл бас сонсож үзэхдээ хуваалцсан. Ингээд дахин танд баярлалаа. За баярлалаа. За